За мэцэнэ appliance руу зөвшлөн төгөөс эрхлэн дэлгэж буй Момшогийн бодлого болон бодолтууд. Өнөөдөр болохоор за Японы засгийн газрын тэтгэлэгч шалгалт буюу Момшо шалгалтын 2019 оных материал их сургуулийн физикийн болгоны 3 гэнэ. За хоёр урт шулуун дамжуулагч утсаар адилхан гүйдэл I гүйж гинэ. Эсрэг чиглэлд гүйж гинэ. Тэгэнгүүтээ энэ хоёр манлаар хоорондоо параллелаар байрлуулсан байгаа 2D зайтай 6-1 үед үзүүлсний дагуу байлаа. Тэгэх юм бол PC дээр үүсэх соронзоор А-шийн хэмжээг олно гэсэн юм байна. За энэ дээр болохоор ингэдэхүү. За нэг юм хязгааргүй урт ч юм уу те. Ийм дамжуулагч утас байж гэх тийм үү. Эний дагуу болохоор ийшээ ингээд I гэд гүйдэл гүйжээгээ. Тэгэхээр бол энэ эргэн тойронд үүсэх соронзоорныг болохоор баруун гарын шүргийн дэмээр те. Гүйдлийнхаа чиглэлийн дагуу эрхий уруугаа бариад тэнгууд болохоор дөрвөн урууч нь хаашаа чиглэж мушгирж гин гэдгээр нь те. Ерөөсөө ингэж ийм соронзоор үүсэх юм байна гэж. Ийм тойрог гүйдэл байхад бас адилхан энийхэн дагуу эрхий уруугаа бариад дөрвөн урууч нь болохоор наашаа гарч ирж байгаа байдлаар харагдах юм шүү те. Баруун гарын дөрвөн уруу юм чинь. Тэгэхээр энэ дээр бол наашаа гарч байгаа, энэ дээр бол цаашгаа орж байгаа гэж. Энэ одоо яг энэ цаасны хавтгай биш те. Энэ хавтгайд ихц наашаа байх юм бол ингэж голдоо зэгтэй тойрог, ихц цаашаа байх юм болохоор ингэж x-ээр нэмлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр би одоо юу юм энэ шулууны дагуу тий баруун гарахаа эрхий уруу тавиад үзье. Тэгэх юм бол миний дөрвөн уруу болохоор энэ дэр бол ихц наашаа гарч ирэхээр энэ дэр бол ихц цаашаа орж ихоор тэгж харагдаж шүү дээ. Тим чиглэлд одоо ингэж тийм үү. Юу лээ? Дотроосоо гарч ирээд энэ гадагшаа гарч байгаа юм шиг. Иймэрдүү байдлаар соронзоор үүсгэх гэдэг нь тий. За тэгмүүтээ соронзоорных нь үүсгэх хэмжээ нь болохоор b тэнцүү гэж хагаад μ μ0 гэдэг энэ соронзон тогтмол байх хэвээр. Гүйдлийнхаа хэмжээнээс шууд хамаар нь аюуд нь байх хэвээр. Доотлол дээр угаасаа нэг 2-ын тоо байгаа. Тэгэнгүүтээ болохоор энэ p-гийн буруу газар байгаа гэж хэлж зүгээр байхгүй юу? P гэдэг чинь уул нь яг энэ тойргийн талбайтай PR квадрат ч юм уу эсвэл нэг тойргийн хүрээний урт 2PR гэдэг ч юм уу. Нэг тийм p гэдэг чинь 314 гэдэг чинь тийм тойрогтой холбоотой тоо шүү дээ. Тэгсэн хэрнээ энэ томьёон дээр болохоор 2p нь энэ дээр байждаг. Энэ дээр болохоор p байдаггүй гэдэг эсэргээрээ гэж хэлж зүгээр. Энэ дээр болохоор 2px энэ дээр болохоор 2r гэдэг тавьчих. Энэ нь болохоор юу юм? Яг одоо энэний тойргийн төвд үүсэж байгаа тий. Дугуй ийм тойрог гүйдлийн тойргийн яг төвд нь үүсэж байгаа. Энэ бол наашгаа чиглэх юм шиг харагдаж байна тий. Гүйдлийн чиглэл шиг гэх юм бол энэ соронзоорны хэмжээ. Энэ болохоор юу юм? Ийм шулуун дамжуулагч утаснаас x зайд тий. Эндээсээ ийшээгээ ийм 90 градус үүсгэж байгаа x зайд байжээ. Тэгэх юм бол энэ дээр бол ингээд цаашаа. Энэ дээр болохоор наашаа гарч ирэхээр тийм үү. Соронзоорны үүсэх хэмжээ нь болохоор ийм байна гэсэн. За томьёон бол тийм байгаа. Энэ дээр болохоор яах юм? Энэ тойрог одоо наашгаа чиглэж байгаа юм биш тийм үү? Наашгаа чиглэж байгаа эрхий уруугаа шууд яг өөрлөгөө аваад үзгэр чинь дөрвөн урууч нь болохоор ингэж чиглэх гээд байгаа байхгүй юу? Тэгвэл энэ цэгээс энэ PC дээр үүсгэж байгаагүй юу лээ? Үүсгэж байгаа соронзоор маань болохоор B нь л шиг байна гэсэн. Тэ? Тэгээ хэмжээний яах юм гэхээр чинь энийг D өндөртэй юм бол нэгдүлээ энийг x гэж буу. X квадрат тэнцүү D квадратын d квадрат үстэй. Пифагорын теорем бичээд 2D квадрат юм байна. X болохоор язгуурыг аваад язгуур дээр 2-тэй D юм байна. B-гээ бичээр B тэнцүү μ0 I-г баах нь 2px 2p гэснээ язгуур дээр 2-тэй D гэсэн үгтэй. Нөгөөт нь болохоор энэ яг x цаашаа чиглэж байгаа. Эрхий уруугаа цааш нь чиглүүлээд үзсэн бол дөрвөн урууч нь болохоор ингэж ирэхээр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр бол соронзоор нь ийш гүйснэ гэсэн үг. Тэгэд бас адилхан тий. X-нийг адилхан юу бас адилхан дэдтэй 90 градустай оруулж байгаа юм байна шүү. Тэгвэл үүсэж байгаа b манаас адилхан μ0 I-г бах нь 2p язгуур дээр 2-тэй дэдтэй л гэсэн үг. За энэ хоёрыг гол нь хооронд нь нэмэхээр яах юм тий. Нэг нь болохоор ийшээ чиглэлсэн вектор, нөгөөт нь болохоор ийшээ чиглэлсэн вектор байгаа шүү дээ. Тэгэхээр энэ вектор хоёул нь ингэж задлж байна шүү дээ. Нэг нь болохоор иймтэй ийм шүү, нөгөөт нь болохоор бас дахиад адилхан иймтэй ийм шүү тий. Нэг вектор нь болохоор ийм юм бол би нэг ингэж дээшээгээ болон хажуу тийшээгээ гэдэг энэ хоёрыг нэмэхээр гараад ирж тийм үү. Нөгөөтхийн нь болохоор ийм байгаа юм чинь дээшээгээ болон хажуу тийшээ шүү гэдэг задлчин. Энэ хажуу тийшээ хоёр нь хоорондоо устж чинь тийм. Нэг нь баруун тийшээ нөгөөт нь зүүн тийшээ юм чинь. Тэгвэл энэ дээшээ шүү гэдгээс нь хоёр дахин авчих шүү тийм үү. За энэ дээр болохоор ДД-тэй 90 градустай юм чинь адил хажууд гурвалжны юу вэ? Энэ хоёр өнцөг тэнцвэх хэрэгтэй өстэй. Тэгвэл гурвалжны 3 өнцөг нь 100 гарах хэрэгтэй өдөөс энэ шууд 45 градус, энэ шууд 45 градус. Дахиад энэ дээшинд та ячаар энэ дээр 90 градустай, энэ дээр 45, энэ дээр 45. Энэ гурвалжны энэ өнцөг бол 45 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би энэ B-гийнхаа байгуулагчийг юу юм? Косинус 45-аар үрчих юм болохоор энэ x дэшээ гэдэг маань гараад ирэх хэрэгтэй тийм. Синус 45-аар үрчих юм бол нөгөө усталцах 2 маань гарч ирэх хэрэгтэй тийм үү? Тэгэхээр би бол энэ дэр ингэж хэлээ. B тэнцүү μ0 I-г бах нь 2p язгуур дээр 2d байгаа.
Энийг би косинус 45-аар үржлээ. Язгуур дээр 2-ыг хуваах нь 2. Гээд энэ язгуур дээр 2-ыг энэ язгуур дээр 2-тай дараа ичээ. Тэгэх юм бол μ нь а-ыг хуваах нь 2-ийн 4πd болчихоо. Наадах чинь болохоор одоо энэ зөвхөн босоо байгуулж байна байхгүй юу? Яг энд ингээ бүтнээрээ байсан маань болохоор энэ хэвтэй байгуулж байсан. Би 45 градусаар үржээд яах юм? Косинус 45-аар үржээд энэ босоог нь болгоцсон. Хэвтэй бас байгаа. Хэвтэй нь болохоор яг адилхан энтэй гарч ирээд устд чинь нөөцнийх маань бас адилхан тий. Босоо гарч ирээд хэвтэй гарч ирээд хэвтэй нь устд чинь босоо нь болохоор яг адилхан энтэй юм адилхан юм байгаа штэ. Тэгэхээр нийт үүсэж байгаа нөгөө PC дээр үүсэж байгаа нийт суран чинь тэгвэл энэс 2 дахин байх гэдэг байхгүй юу тий. Нөгөө хажууд шиг маань устдсан. Энэс 2 дахин их байгаа гэхээр P гэж юу? PC дээр үүсэж байгаа нийт суран маань болохоор тэгвэл μ нь а-ыг хуваах нь 4πd эндээс 2 дахин их байх хэвээр 2 шиг байх хэвээр. Тэнцүү энэ хоёрын дөрвийн дараа ичээ μ нь а-ыг хуваах нь 2πd. Гэтэл за харин маань бол ийм юм байна. Тэгсэн чинь би болохоор энэ соронзон орны векторыг олно ааш байсан юм байна л та. Бидний олоод байгаа энэ b маань болохоор юу лээ? Magnetic field vector гэж байгаа. Биш байна тий. Ийдүүлээ. Соронзон индукцийн вектор тийм үү? Соронзон индукцийн вектор нүүдэн болохоор соронзон вектор гэдэг яхаа соронзон орны илэрхийлдэг юм хоёр шиг юм байгаад байгаа маа. Тэрний хамаарлын энэ тохиолдолд бол зүгээр шууд яхаа бэдэн зөө μ нь ашиглагч. Тэ. Буцаад b-г μ нь нь хуваач. Тэгэхээр ааш нь гараад ирж шүү тийм үү? Тэгэхээр a-ыг ух нь 2πd гарах хэвээр. A-ыг ух нь 2πd гэхээр 3-ын a юм уу? За 3-ын a юм байна. Энэ хэрэггүй. Энд дээр болохоор шинээр гарч ирсэн үг гэхээр за урт шулуун дамжуулж утсаар гүйл эсрэг чиглэлд гүйж исэн. Эсрэг чиглэлд тийм үү? 2D Z гэж хэлсэн. Энэ болохоор яхаа нөгөө хэмжээг нь бол нөгөө B-ийн маань нөгөө хамгийн сүүлд олоод байгаа тэр хэмжээг хэлээд байгаа шүү дээ. Соронзон орнгоор болохоор аашаа тэмдэглэсэн юм байна. Тэгээд яхаа B-ийн зүй μ нь л ааш энэ тохиолдолд байсан гэж тэ. План байлаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.